За энэ 107 хоногор бол бид нэр галлины технологи гэдэг хичээл ордог тийм ээ. За энэ галлины технологи гэдэг хичээл нь болохоор зэрэг чинь ургамлын түүхийн дээс биологийн идэвхтэй бодисыг нь ялгаж авах зорилготой байдаг тийм ээ. Тийм учраас бид нэр бүх ургамлын одоо манай Монгол ургаж байгаа бүх ургамлуудаас бол юу яаж хийх талаар бол бид ерөнхийдөө аргачлал аваад эннийхэн дагуу манай 5 дахь курсын оюутнууд бол өөрсдөө хийгээд одоо хийсэн бүтээгдэхүүнээ үзүүлэх гэж байна. Хали хоош юм бэ? Хийсэн бүтээгдэхүүнээ үзүүлэх гэж байна. За жишээлбэл одоо манай одоо энэ орж байгаа ангийнхан бол 5 одоо бод группт хуваасан байгаа тийм ээ. 5 баг болгосон байгаа. За нэгдүгээр одоо энэ баг болохоор зэрэг чинь уруу дөнгөлөгч скрип хийж байна. Одоо энэ уруу дөнгөлөгч скрип хийж байгаа. За энэ уруу дөнгөлөгч нь бол хүний биед ямар ч одоо тийм харшил үзүүлэх одоо эсрэг заалт байхгүй. Одоо жимсний юунуудаар шоколадтай холимогтой ийм гоё одоо уруу дөнгөлөгчийг бол манай энэ нэгдүгээр баг хийж байгаа. За хоёрдугаар баг нь болохоор зэрэг чинь энд юу хийж байна гэх юм бол 100 насттай портвентэй зөгийн балтай одоо ядаргаанд хэрэгэлдэг. Ядаргаанд бол одоо маш сайн ийм одоо хандыг бол хийгээд бид нар бэлтгээд одоо савлгаанд бэлэн болгоод тавьчихсан байна. За дараагийн одоо багууд нь болохоор зэрэг чинь часарганы тос. За часарганы тосыг бол бид нар гэрийн нөхцөлд яаж хийх вэ гэд одоо гэрийн нөхцөлд ингэж хийдэг гэд. Ягаад гэвэл манай эмзүүчдийг бол улсууд нэг им худалдаал эмийн санд ингэ сууж яадаг улсууд гэж бодоод байгаа юм. Давж хатаа ингэ шуугчдээ шүү чимээг. Сууж яадаг гэж бодоод байгаа юм. За манай эмзүүчд бол өөрсдөө ургамлаар юу хийж сурсныхаа бол одоо яг энэ хичээл дээрээ үзүүлэх гэж байна. Жишээлбэл бид нар гэрийн нөхцөлд энэ часарганы тосыг яаж хийдэг вэ гэдгийг хийгээд одоо бид нэр савлаад хаяглаад ингээд болгож байна. Энэ бол яг стандартын шаардлага хангасан часарганы тос. Стандартын шаардлага хангасныг бол бид нэр өөрсдөө шалгачихсан байгаа. За дараагийнх болохоор зэрэг чинь манай эмзүүгийнхэн энэ лаа хийж байна. Лаа одоо энэ лаа ингээд хэвэн цутгачихсан айгүй хөөрхөн энэ одоо хэлбэртэй янз янзын үнэртэй айгүй гоё англин үнэртэй энэ одоо нэг үнэртэй ийм гоё даанууд хийцэн одоо ингээд энэ дээр бол ингээд савлчихсан байна. Ингээд савлаад одоо гаргалаа. Ийм хоёр хөөрхөн янзын ийм савтай. За хэлбэр төрсөн нь бол ийм хөөрхөн одоо зүрхний хэлбэртэй янз бүрийн хэлбэртэй ийм хөөрхөн өнгөөр хийдэг ийм лаануудыг л хийцэн байна. Дандаа айгүй гоё үнэртэй хамгийн гол нь их гоё үнэртэй гоё өнгөтэй энийг л сонгосон. За манайх бол манай энэ одоо эмийнхний хамгийн гол брэнд гэж ярьдаг хүч бол энэ нэстэ айгүй гоё үнэртэй өчтөр бид нар ингэж үзсэн. За хүжээ бол бид нар ингэж савлаж одоо ингэж гаргана. За хүжийг бол ер нь ноднонгийн анги дээр болохоор зэрэг хүжийг дор нь аваа явуучихсан. Тэгээ хүж бол их эрэлт хэрэгцээтэй. За хүжний найрлаганд ордог юм бол тэг ганга талын хомоол арц. Ерөөсөө л шүү дээ. Энд чинь манай Монголын одоо ганц брэндүүд байгаа шүү дээ. Тэгэхээр хүжээ хамгийн голох нь ямар хэлбэрт оруулах вэ? Яаж хийх вэ? Тийм ээ бидний гарын дор одоо ээж байгаа. Ер нь тэгээд энд ингээ яхад бол манай оюутнууд бол нэг ингээ чиглүүлэл өгчих юм бол өөрөөсөө энэ сав баглаа боодол эдгээр чинь бол одоо айгүй хөөрхөн юм олж ирээд ингээ хийцэн байгаа биз? Ингээд ингээ хийчихэж байгаа. За манай дараагийн баг болохоор зэрэг чинь ингээ болохоор энэ цайнууд нь болохоор ийм хөөрхөн савтай. За энэ цавны чинь энэ талд нь болохоор зэрэг чинь бид нар хаягийг хийчих нь энэ талд нь болохоор зааварчилгаа одоо яаж хэрэглэх вэ гэдгийг ийм хөөрхөн савтай цайнууд хийцээ. Одоо энэ цайнуудаа бол ингээ бэлтгэчихсэн. Одоо ингээ савлж гин. Манай энэ багийнхан бол ингээ хийчихсэн. Одоо тэн дээр бид нар жацаргантай цай хийх гэж байна. Жацаргантай жимсний одоо цай хийх гэж байна. Энэ бол одоо бидний гарын дор юм. Чимээг байгаарай. За ингээ бид нар бол гарын дор эднэр. Ерөөсө гарын дор. Тэгээд энэ шууд ингээл дүрээл ингээд хийх чинь хандлагдаал. Бид нар бол одоо хамгийн гол нь цэцэг ургамал эднэрийг бол гадаадын орныхонд шууд хийгээд идчихдэг үстэй. Тэг чин бид нар өөрсдөө ингэж хийгээд савлаад хаяглаад ингээд гаргахаа зэрэг чинь айгүй өөр. Одоо энэ бол ингээд бид нар хандлаад өөрсдөө үзээд уугаад амтлаад. Тэгээ энүүн дээр
Би гол нь жаахан амд оруулахын тулд бид нар юу хийж яаныг л жаахан лимон хийчихэж байгаа. Жаахан лимон хийчихэж байгаа. Лимон бол хүний биед одоо ямар ач тустай вэ? Тийм учраас ямар ч эсрэг заалт байхгүй, ямар ч харшил байхгүй. Тийм учраас эдгээр их үр дүнтэй гэж үзэж байгаа бид нар. За дараагийн баг нь болохоор зэрэг чинь энэ ингээд жасарганы шүүс хийж байгаа бид нар. Одоо энэ жасарганыхаа шүүс. За энэ манай эмийнхэн болохоор хуучин одоо гэрийн нөхцөл жасарганаа ингээд шүүс хийчихэл энийг ингээ үлдсэн үр жимсийг ингээ хайчдаг байсан. Одоо манайхан бол хайна гэж байхгүй. Энэ үр жимсийг хатаагаад одоо эргээд цай хийчих. Цай хийчих байгаа. Тэгэхээр зэрэг хүүхдүүд бол одоо ер нь эргээд хайна гэж байхгүй. Тийм учраас одоо төрөөчин төгссөн хүүхдүүд ч гэсэн одоо хэлж байгаа. Багшаа одоо таны заасан юмар бид нар одоо гэрийн нөхцөлтэй ийм хийж одоо хайдаг юмнууд нь байхгүй болсон бүгдээр нь одоо ингэж хийж байгаа гэж хэлж байгаа. Тэгэхээр зэрэг одоо хүүхдүүд энэ харин нунтглаа шүүсийг аваад эргээ хатаагаад хатааснараа цай хийгээд ингээд одоо ингэж ууж байгаа. За дараагийнх нь бол манайхан бас тархлаа дэмжигч цай хийж байна. Тархлаа дэмжигч цай, бөөрийн цай. Бөөрийн цай хийж байна. Тархлаа дэмжигч бөөрийн цай хийж байгаа. За энэ тархлаа дэмжигч бөөрийн цай нь болохоор зэрэг одоо биднэрт мөн л одоо манай Монгол дургадаг одоо их дээр үеэс эхэлж хэрэгжилж ирсэн л ургамлуудаараа ингээ хийчихэж байгаа. Энэ нь болохоор зэрэг чинь одоо боролцохонтой цай. Боролцохон гэдгийг одоо манай монголчууд мэдхгүй хүн байхгүй. Тийм учраас энэ цай бол их үр дүнтэй ингэж болж байгаа. За дараагийн манай баг нь бол юу хийж яаныг бол бааны давс. Бааны давс. Бааны давс бол одоо айгүй эрэлт хэрэгцээтэй. За нодингийн ангийнхан тэгэхэд бааны давс бол айгүй хурдан гүйж исэн. Одоо хурдан одоо яаж яасан те бааны давсан бол манай хүүхдүүд ингэж хийгээд дээр нь бол сарнаа. Сарнаа янз бүрийн ургамлууд гой үндтгүүлгч ингэж хийсэн байгаа. За дараа нь бол манай хүүхдүүд би скрипт те скрап. Одоо ийм гой хийсэн. Энэ тий энд ямар ойлготой хийж байгаа вэ бид нэр чинь? Копины шар. Айгу. Копины шар оливентас зөгийн бал. Ийм найрлагатай ингэж хийж гэн. За энэ одоо өшөөч манайхан чи юу хийж байгаа вэ? За ингээд иймэрхүү юмнууд хийгээд хамгийн гол нь энэ дээр юун дээр бид нэр анхаарч яанаг бол бид нар бол хийж байгаа юмнуудаа бол бүрэн одоо хэрэгжүүлээд одоо амьдрал дээр хийгээд ингээд бэлэн болгож байгаа. Хамгийн гол нь болохоор манай хүүхдүүд өөрсдөө одоо яаж хийх үү, ямар ч гоё савбагтай бодолтой болох уу гэдгийг нь бол манай хүүхдүүд энэ дээр гол анхаарч байгаа. За чацарганыхын тосыг бол бид нар энд ингээд хандлаа тавьсан байна. Одоо чацарганы тосон бол хандлаа тавьсан байгаа. Нэг 7 ханд алтан гагнуурын ханд энэ хандлаа тавьсан. Одоо маргааш нөгөөдрөөс эхлээл савлахад бэлэн. Савлахад тэгээд бүх юмнуудаа ингээд хийчихсэн байгаа. За одоо ингээд бид нар бол иймэрхүү бүтээгдэхүүн одоо энэ галианы технологи гэдэг чинь болох зэрэг чинь галиан гэдэг хүн чинь өөрөө ургамлаар одоо бүх юмнуудыг хийдэг байсан. Одоо энэ ургамлаар хийж байгаа одоо тийм учраас галиан гэдэг хүн чинь өөрөө галианы технологи гэдэг тэрийг бол бүх одоо нийтэд бол хэрэгжүүлсэн ийм түүхтэй. Тийм учраас галианы технологийн гичээлээр бол манай хүүхдүүд ингэж өөрсдийнхөө хийсэн бүтээгдэхүүнээрээ бүх одоо сургуулийнхаа хамт олонд бол ингэж үзүүлэх гэж байна. За одоо энэ дээр хамгийн гол юм манайх бас бариан хийж сурч байгаа. Бариан хийж сурч байгаа. За энэ нэрсний бариан хийцсэн. За нэрсний барианыхаа савлгаа бол энэ одоо ийм савнд хийн. Ийм гоё савнд хийгээд одоо маргаа дээр бол нэгд өдрөөс бол бид нэр ийм савнд хийгээд барианаа бол савлаад хаяглаад барианы хаяг хаана нэг лээ. Одоо барианы яах гэж байна? Хаяг. За энэ барианы хаяг. За хаягийг наагаад энэ савндаа нэг савлаад үзүүлчихье тийм ээ. За барианаа бол ингэж хийж байна бид нар. Манай одоо энэ 501-ийн хийсэн бүтээгдэхүүнээрээ эмзүүчдийн бүх одоо 1-5 дугаар анги хүртэлх бүх эмзүүчдийн сагсан бөмбөгийн тэмцээн
зохион байгуулах юм байгаа. Энэ тэмцээн дээрээ бид нэр анх одоо дээжийг нь бол үзүүлж, харуулж, борлуулах ийм ажиллагаа болоод явагдана. За нэгд өдрөөс л бол албан ёсныхаа бүх одоо хичээлийг л явуулна. За энэ хичээл бол ерөөсөө хөтөлбөрийн дагуу явагдаж байгаа хичээл. Хөтөлбөрийн дагуу ээлжид хичээлийн төлөвлөгөөний дагуу хийгдэж байгаа ийм хичээл байгаа. Ер нь жилийн жилд бол их сонирхолтой болдог. За манай хүүхдүүдийн хийж байгаа бүтээгдэхүүн бол бүх одоо хүмүүсүүд их таалагдана байх гэж би найдаж байна. За баярлалаа.